За өдрийн мэндийг хүргэе. Энэ шинээр орон суусанд орж байгаа айд өрхийг одоо тухайн компанийн урьдчилаад мөнгөний авчдаг, дараа нь зэвтэй усардаг, хөдөлгөж өгөхгүй хаалга нэвдэрхээ, ус алддаг, халаалтан жигдэрдэг асуудал байгаа. Энийг одоо ямар байгууллага шалгадгийг нэгдүгээрт. Хоёрдугаарт одоо хөнгөлөлтөө зээлэр төрөөсийн байр өгөх гэж байгаа Улаанбаатар хотын хэмжээнд. Тэгэхээр чи энэ 20% засаг төлөөд цаана 250 мянгаар төрөөслөө суудаг, 200 мянган тэр зээлдээ төлдөг, 50 мянган чимэтгэлд нь явдаг гэсэн энэ үнэн үү? Ямар журмаар шалгаруулад оруулах гэж байгаа хүүхдийн тоогоор ч гэж ярьж байна. Энэ талаар тодорхой мэдээлэл өгөөч. За энэ дэрийн 4-р микрофон асуултанд хариулъя. Ямар албан тушаалт? Өргөдлийн байнгын орны дарга Номин Чимэг хариулна. За бишсэн гишүүний асуултанд хариулъя. Манай энэ ажлын хэсэг маш их олон 600 гаруй иргэдийн өргөдөл дээр үндэслэн өргөдлийн байнгын хорооны асуудалд анхаарад ер нь орон сууц захиалгаас хохироод байгаа асуудал юундэ байна гэдгийг нэлээд удаан хугацаанд бас судалж дүн шинжилгээ хийж олон талын уулзалтуудыг хийсэн байгаа. Тэгээ үнэхээр одоогийн хууль эрх зүйн орчин маань ямар нэгэн одоо хяналт байхгүй энэ иргэдээс орон сууц захиалахад ер нь бол хов хоосон газар зүгээр цаас үзүүлж байгаа захиалга мөнгийг авчиж байна 100%. Иргэд маань тэрэнд итгээд өгч чинь. Яагаад гэвэл мэдээллийн ил тод байдал муу байна. Хоёрдугаар төгж байгаа мөнгө төгөрг нь яг үнэхээр тэр орон сууцанд орж ийн үгүй юу гэдэг дээр хөндлөнгийн хяналт ерөөсөө байхгүй байна. Тэгээ гэрээ хийдэг. Нэг нь бол том барилгын компаниуд, нэг нь бол зүгээр иргэн байдаг. Тэгээ энэ гэрээ гэд гэрээгээ сүулдэ өөрчилдөг. Одоо юу гэдгийг хүлээхгүй бол энэ гэрээг чинь цуслын шүү гэд ингээд олон асуудал болд юм байна. Тэгэхээр энэ олон жил яригдж байгаа асуудал өргөдлийн байнгын ороо бол яг иргэдийнхаа энэ бодит асуудал дээр бол бид шийдэл гаргах ёстой гэдээ ажиллаж байгаа. Тэгээ үнэхээр одоогийн байгаа энэ нөхцөл байдал бол энэ барилгын салбарын, за энэ заллингийн, инфляцийн бүх төрлийн эрсдлүүдийг ерөөсөө иргэдэд үүрүүлээд байна. Энэ эрсдлийг хэмжээд аль нэгэн талд нь эрсдлийг одоо контролдох боломжтой нөхдүүдэд хуваарлаж өгөх асуудал байхгүйгээс болоод иргэд тэр чигээрээ бүх асуудал дээр хохирж байна. Дахин төлөвтэй асуудал гэсэн яг ийм байна. Тэгэхээр манайх бүхэлдээ ер нь хууль эрх зүйн орчны хувьд ялангуяа энэ барилгын тухай хууль одоо засгийн газраас өргөн мэдүүлэх гэж байгаа. Энэ хуулийн дээрээ яг иргэдийн эрх ашгийг хамгаалсан энэ асуудлуудыг заавал тусгаж өгөх ёстой юм аа. Тэрийг бол бидний тогтоолоор бас үүрэг чиглүүлж байна. Хууль тогтоомжийн нөхцөлийг бас сайжруулах тал дээр давхардуулан зарахгүй заллин маягаар ийм явах 2-3 хүнд зэрэг зарах асуудал ч гэсэн маш их байна. Тэгээ үүнийг бас шийдэх шийдлүүд юу байж болох уу гэдэг дээр хууль санаачлагчид гишүүд маань бас хууль санаачилж оруулж ирсэн байгаа. Тэгээ үүнээс гадна бас энэ мэдээллийн ил тод байдал бол маш чухал байна. Ер нь энэ барилга захиалга өгөх гээд байгаа компани маань санхүүгийн чадвартай юм уу? Урд нь ямар барилгын төсөл хийжээсэн, зөвшөөрлөө авсан юм уу, газраа авсан юм уу? Энэ мэдээлэл юу ч байхгүйгээс болоод Солонгост ажиллаж байгаа хүн за энд ажиллаж байгаад нэг сайхан байртай болоод очие доо. Хөдөө орон нутагт хүүхдүүд маань тэнд сурах гээд очиж байгаа юм чи нэг сайхан байртай болъё доо гэд итгэж бараг сошиалоор хараад мэдээллийг хараад захиалга өгж байгаа асуудал. Тэгэхээр энэ байдлыг бид хууль эрх зүйн орчноор цаашаа сайжруулах ёстой. За дээр нэмээд одоо хохирцсон байгаа иргэдийн асуудал юу байна гэдгийг бид бас дүн шинжилгээ хийсэн. Ерөнхийдөө нэг 3 бүлэгт бид нар хавж үзэж байгаа. Эхний асуудал нь бол ерөөсөө одоо төрийн байгууллагын үүрэг цаг хугацаанд биелэхгүй байгаагаас үүдээд удаашрсан, түүнээсээ болоод санхүүгийн өндөрлөлд орсон гэдэг ийм асуудлууд байна. Дахин төлөвтэй асуудлууд дээр төр хийх ёстой дэд бүтцийн асуудлууд, за зөвшөөрлийн асуудлууд хоорондоо уялдаа холбоо муутайгаас болоод ингээ удсан асуудлууд байна. За үүнийг бас шийдъя гэж засгийн газарт бас чиглүүлж байна. Хоёрдугаар санхүүгийн чадахгүй болсон байна. Ковидын үеэр бас зарим барилгын компаниуд одоо санхүүгийн өөрийнхөө удирдлагыг муу хийснээс эрсдлээ буруу хуваарлснаас болоод нөгөө иргэдээс авсан мөнгөө барилгадаа хийгээгүй, барилга нь баригдаагүй ингээ царцсан хөрөнгүүд байна. Энэ асуудлыг ер нь бол бас энэ зарцсан хөрөнгүүдийг эргэлтэнд хуулийн дагуу оруулах ёстой. Тэгжээж иргэд маань одоо 10 жилийн өмнө өгжөөсөн 30 сая төгрөгөө бид нар авна гэхээсээ илүү байрандаа л ормоор байна гэдэг энэ өргөдөл шаардлагыг тавьж байгаа. За 3 дахь асуудал бол ерөөсөө л энэ иргэдийн орон сууцтай болох мөрөөдөл дээр тоглосон заллингийн анханасаа заллий
гэмт хэргийн шин чанартай ийм бас асуудлууд байна. Энэ дээр цагдаа шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагууд бол идэвхтэй ажиллаж үр дүн гаргая гэсэн ийм тогтоолын төслийг засгийн газарт өргөтгөөд энийхээ хэрэгжилтийг хангахын төлөө бас өргөдлийн байнгын хороо ажиллахаар тогтоолын төсөл оруулж байгаа гэдгийг хэлмээр.